Сайн мэцгэнөө та бүхний өдөр мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр болохоор хүлээлтийн талаар ярилцъя гэж бодсон. Тэгээ бүгд сар шиндээ сайхан шинжилгээсэн баха. За хүлээлт гэдэг бол арилжаачийн хүний хувьд бол маш том даваа бас маш чухал зүйл байдаг. Яагаад гэвэл хүлээлтээс бүх зүйл урган гарч идэг. Бид нар бодоод үзсэн бол амьдрал дээр ч гэсэн бид нар ямар хүлээлт тавина яг тэрнийхэн дагуу аливаа нэгэн зүйлийг харж байгаа туйлших гэдэг талтай. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ хүлээлтийн талаар ярилцгаая. За хүлээлтийн дотор нь ялангуяа арилжааны хүлээлтийг бид нар эрг болон сүрэг гэсэн хоёр утгаар харж болж байна. За хэрвээ та эрг хүлээлттэй байх юм бол аливаа зүйлийг л урт хугацааны ялалтын шин чанараа мөн чанараа нь харж байгаа гэсэн үг. Сүрэг хүлээлттэй байх юм бол та урт хугацаанд илүү ялгагдах магадлал өндөртэй байна гэсэн үг. За хэрвээ та яг зөв хүлээлт, эрэг хүлээлтийг тавьж чадчих байгаа бол таны өнөөдрийн арилжааны ялалт халагдал бол нэг сонирн биш. Яагаад гэвэл та арилжааг илүү урт хугацаанд харж чадж байгаа учраас. Харин буруу болон сөрөг хүлээлттэй хүн яадаг вэ гэхээр өнөөдөр болж байгаа ялт ялаглалд хит их ач бүгдэл хүчих гээд байдаг. За энээс болоод яадаг вэ гэхээр нөгөө сэтгэл зүй гэдэг зүйл маань савлаад эхэлдэг байгаа. За тэгэхээр бидэрт асуулт гарч ирж байна. Хэрхэн эрэг хүлээлтийг өөртөө үүсгэх юм бэ? Хэрхэн зөв хүлээлтийг өөртөө үүсгэх юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. За тэгээд өмнө нь болохоор би юу н яадаг байсан гэхээр нөгөө өөртөө маш их тийм буруу хүлээлт үүсгэж байдаг байсан нь ойлгож авсан. Өмнө буюу хуучин би яадаг гэсэн бол дандаа тийм нэг өдрийн арилжааны үрд бол маш их ач бүгдэл өгч нэг алдагдал, нэг ялалтанд ингээд сэтгэл зүйн минь байнга савлж идэг. Тухайн өдөр алдагдал хүлээгч юм бол энэ өстө муу өдөр би өстө бүтлгүүдчлээ. Болохоо байцлаа гэж боддог байсан. За тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр нөгөө арилжааныхаа үр дүнг өөрийнхөө хувь хүний үнэлэмжтэй уяа тавьчихсан. Өөрөөр хэлбэл алдагдлыг үзсэн тоо мэдээлэл гэж огт харахгүй байгаад байна шүү дээ. Тэнгүүд тухайн өдөр алдагт төлөөч юм бол энэ өдөр бол өстө муухай өдөр, энэ өдөр өстө хамгийн азгүй өдөр гэдэг ч юм уу өөргөд ингээд буруутгаал яваад байдаг гэсэн. Хэрвээ ялчих юм бол ингээд сэтгэл санаа гоё болол ингээд ерөөсөө тэгээ ингээд байнгын юм савлгаан донд яваад байдаг гэсэн. Ямар ч тийм нөгөө сахилга бод гэх зүйл байхгүй. Тэгэд ингэж явж байгаа сүлд нь юу ойлгож өгөхөөр за энэ бол буруу юм байна. Энэ үр дүн дээр ингээд сэтгэл зүйдээс хит тулгуурсан ингэж арилж явах ингээд урт хугацаанд надад буруу сөрөг хүлээлтийг үүсгээд ингээд алдагдлал руу хөтлөд байгаа маа гэдгийг хүн ойлгоод эхэлж байгаа. Тэгэхээр шин арга барил, шин сэтгэлгээ юуг надаас шаардж байна гэхээр илүү үр дүн дээр суурилсан сэтгэлгээ шаардаад эхэлж байгаа. За үр дүн дээр суурилсан сэтгэлгээний хувьд юу чухал вэ гэхээр одоо эрэг хүлээлтийг талаа бид нар ярих гэдэг байна. Дөрмөө дагсан уу? Correct size буюу одоо ингээд нэг арилжаанд гарах эрсдлээ зөв гаргаж ирч чадж гин үү? Тэрийг хүлээншүүлж чадж гин үү? Тэгэхэд мөн зөв одоо өөрийнхөө яг техник анализ стратегийн дагуу анализ хийгээд тэр анализын дагуу сетап буюу сетапад дагаад арилжаанд орж чадж гин үү гэдэг тийм сэтгэлийг надаас шаардж эхэлж байна. Энэ гурав их чухал тийм дөрвөн эрсдлийн нэг арилжаанд орох рискийн хэмжээ. Тэгэхэд яг зөв сетапа одоо өөрийнхөө баталгаагаа дагаад орж чадж гин үү гэдэг маш чухал болчихж байна. За тэгээд тэн дээр нэмээд юугаас их чухалчж хараад байдаг болсон бэ гэхээр нөгөө PNL буюу нөгөө дансны өсөлт хувь хэмжээнд бол нэг тийм ач бүгдлэхгүй багасаад гисэн. Энэ бол зүгээр л дээрх 3 зүйлийг дагсны үр дүн юм а гэдэг зүйлд нь ойлгоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ бол эрэг зөв хүлээлт авах урт хугацаанд. Энэ бол урт хугацаанд буруу хүлээлт болоод явчихж байна гэсэн үг болж байна. За тэгээд өмнө нь болохоор миний хувьд яг ялалт гэж юу байсан бэ гэхээр ингээд тухайн өдөртөө ингээд дансаа өсгөөд ямар нэг аргаар яаж хийж байгаа бол ингээл ямар системгүй явж байгаа ч гэсэн ямар нэг аргаар яаж хийж байгаа бол ингээл нэг ялт авчих юм бол би ингээд тэр өдрийг хамгийн гоё өдөр ялт гэж хардаг байсан.
Одоо болохоор юу гэж өөрчлөгдөж байна гэхээр 3 жилийн хугацаанд яаж өөрчлөгдөж байна гэхээр за би дүрмээ дагсан уу? За дүрм хаанаас гарч ирэх ёстой вэ гэхээр таны журналаас гарч ирэх ёстой. Зөвхөн таны сэтгэл хөдлөл, таны арга барил, зөвхөн таны хуу хөний онцлогоос хамаарч энэ дүрм гарч ирэх ёстой. За жишээ нь юу гэдэг те одоо Макста нэг арилжаа би өдөртөө хийнэ гэсэн бол яг нэг арилжаа хийгээл гардаг байх хэрэгтэй. За дараа нь position size буюу нэг арилжаанд гарах эрсдлийн хэмжээгээ би яг дагсан уу те нэг арилжаа 1% гэдэг энэ дүрмээ дагсан. Гэхдээ 1% гэдэг маань зүгээр сэтгэл хөдлөлөөр гарч ирэхгүй. Энэ бол яг бодит тоон дата мэдээлэлээс гарч ирэх ёстой. Хэрвээ би 1%-ийг л гаргаж чадаад яг энийгээ дагах юм бол илүү ашигтай байж болд юм байна гэсэн сэтгэлгээ. За тэгээ дараа нь юу гэхээр 3 дахь the value set буюу яг эрэг зөв баталгаагаа харж дагаж урах. За тэгээ зөв баталгаа гэдэг маань мэдээж өөрөө миний стратегийн хэсэг, миний бүх арга барилыг ажилдаг арга барилыг нь багтаасан байх хэрэгтэй. Энэ мөн тоон дата буюу одоо 100 арилжааны үр дүнг баталгаажчих хэвээр. Тэгэхээр анзаарч байгаа бол энэ дээдлийн 3 зүйл гуруула бодит тоо, бодит баримтаас гарч ирж байна. Ямар нэгэн сэтгэл хөдлөлөөс бол биш. Тэгэхээр энэ 3 зүйлийг яг харах юм бол бүгд тоон дата төврөөс гарч ирж байгаа. Миний журналаас, миний тоо мэдээлэлээс. Тэгэхээр миний журнал, миний тоо мэдээлэл надад юу хүчиж байна гэхээр за win rate чинь бол унтчаар 50% байна. За ерөнхийдөө бол яг одоо байгаа систем нь надад max даа ч юм уу тэр дунджаар нэг 2.5 араар өгд юм байна. За эн чинь юу гэсэн үг юм? Би 10 арилжааны 5-д нь авч болно гэсэн үг. Би 5-д нь алдаж болно гэсэн үг. Өмнө нь болохоор би яадаг байсан бэхээр нэг арилжаанд ингээд 10 араар хүлээгээ суучдаг гэсэн. Одоо ингээд сэтгэл хөдлөлөөр хандаад шүү дээ. Би эндээс 10 араар авах хэрэгтэй. Энэ бол боломжтой гэсэн үг гэсэн. А гэтэл шинэ эрэг хүлээлт маань надад юу тоон дата тоо мэдээлэл маань надад юу хэлээд байгаа вэ гэхээр за таны систем, таны стратеги 2.5 араар гэж хэлж байна. Ингүүд би энийг хүлээж авчиж байгаа. Тэнгүүд миний өмнөөс нь хийсэр хүлээлтийн сөрөг хүлээлт байхгүй болоод би эрэг хүлээлт олчиж байгаа. За 2.5 араар. За би найржанаас ийм л хүлээлттэй байна. За 2 араар эсвэл макста 2.5 араар гэл болоо. За win rate гэдэг зүйл бол хэлбэлцэж болно. За магадгүй бүгдээрээ бодъё. Би 40% win rateтэй 2.5 араар. Өөрөөр хэл 10 хэлжний 4-т нь би 2.5 араар гэсэн хүлээлттэй авна гэсэн тийм одоо хүлээлттэй орж байгаа хнэ шүү дээ. За тэгээд ботход л бүгдээрээ яах вэ? 2.5 араараа 4 арилжаанд орлоо 10% ашиг. За 6-д нь алдчихъя. 6-д нь алдчихвал бид эндээс яг уу эндээс 6% алдлаа гэхэд 4% ашигтай гарч ирж байна. А яг миний үндсэн тоо мэдээлэл надад юу гэж хэлээд байна гэхээр losing streak буюу та 10 арилжаанаа 5-д нь алдаж болно шүү. Гэтэ надад систем маань өөрөө тоон дата минь надад өөрөө хэлчихэж байгаа. А тэнгууд би 5 алдаж болох юм байна. Энэ бол байх ёстой нормал зүйл юм байна гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрч байгаа. Guys хүлээн зөвшөөрнө гэдэг нь маш чухал шүү. Хүлээн зөвшөөрөх нь өөрөө яадаг вэ гэхээр энэ эрэг хэлэлт гэдэг зүйлийг ийм юм байна гэдгийг өөртөө ил болон дал тохиолдолтой хүлээн зөвшөөрөх, суулгаж өгөх юм бол зүйл болж өгдөг байгаа. За тэгээд дээдлийн 3 зүйлийг дагаад тоон дата төвөр дээрээ суурлаад би юу гэж боддог болсон бэхээр энэ 3 зүйлийг дагсан бол миний хувьд л ялалт үр дүн гарах нь ямар гарах надад огт хамаахгүй. Би ялчж болно, ялагдчих болно. Гэтэл эцсийн дүндээ л би яг тэгээд 100 арилжааны ч юм уу 20 арилжааны үр дүнгээр ашигтай гарч иж байгаа хэвээр. Ингээд том зургаар урт хугацааны зургаар илүү хараад эхэлж байна гэсэн үг байна. Тэгэхээр урт хугацааны зураг гэдэг ямар чухал вэ гэдгийг бид нар эндээс олоод харчиж болж байгаа. Тэгэхгүй та нэг өдрийн арилжааны үр дүнд төвлөрөл авах юм бол ингээд сэтгэл зүйчээ тогтохгүй ингээл галзуу шиг одоо ингээл дээш доош ингээд яваад байна гэсэн үг болж байна. Тэгэхээр аливаа хэлээр том зургаар харах юм бол ингээд том зургаар дагаж явах юм бол танд илүү ашигтай байна гэсэн үг. Сэтгэл зүй докторчод илүү тусалдаг гэсэн санааг нь илэрхийлж байна. Тэгэхээр би энэ том дата төвөртэй өөрийнх нь
тоон дата мэдээллийг ингээд гаргаж ирж авснаар яаж юм вэхээр нөгөө үр дүнд нэг өдрийн үр дүнд суурь сэтгэлээс илүү ангижрах боломжийг салах боломжийг гаргаж ирж байгаа. Илүү нөхцөл байдлыг илүү бодитоогоор харах боломжтой болчихж байна гэсэн. Эндээс бас бид нар яг юуг суралцж болох вэ гэхээр одоо энэ яг энэ win rate-тэй тоон датагаа ингэж ажиллахын тулд юу чухал вэ гэхээр одоо снайпер чинь байх нэг чухал юм ба да мэрэгэн бодгоч авах нэг чухал юм ба гэдгийг ойлгочихж байгаа. Магадгүй та өөргөө ингээд яг арилжаач өнөг юутай бид зүрхэлдэг вэ гэхээр мэрэгэн бодгочтой бас зөвлөж болох юм байна гэж бодоод байгаа. Мэрэгэн бодгоч хүн яа дээ байгаа гарч иртэл нь төсвөртэй хүлээдэг. Тэгээд харж угууд буудалтаа тавьдаг. Гэтэ зүгээр бодохгүй ч юм чинь те бүх салхийг тооцоолно. Тэгээд сум тусах хурд мурд гэдэг бүх зүйлийг нарийн тооцоолж гарч энэ бол цэвэр математик байдаг. Тэгээд байгаа гарч ирэх юм бас их төсвөр төвчөөтэйгээр хүлээдэг. Тэгээд буудалтаа идэг байгаа. Яг энтэй адилхан. Хэрвээ та яг пулматчин шиг одоо ингээд хамаанаа буутах юм бол одоо энэ бүхэн чинь ингээд ажиллахад хэцүү болчихж байгаа. Таны эсрэг таны математик чинь таны стратегийн тооцоолж ажиллахад хэцүү болчихж байгаа. Тэгэхээр төсөв төвчтэйгээр яг зөв сетапа гаргаж ирэхтэй зөв рискээр орох гэх мэт нөр маш их чухал болж байгаа. Одоо шинэ нэг хөв дээр харах юм бол би риск 0.5%, 0.25%-аар буулгах юм бол одоо миний хувьд нөгөө ашигын хүлээлт гэдэг зүйл ингээ багасаад явчихна те. Ашигтай гарахад хэцүү болоо чинь ашигын хэмжээ багасаа явчихна. Нэг хөв гэдэг тоондор би юм барьж ич илүү ашигтай гарч ирэх боломжийг олгож байна гэсэн. Гэхдээ та бүхэн намайг тэг буруугаар ойлгоо. Заавч нэг байх албагүй шүү. Таны хувьд 2%, 3%, 0.5% хэдэн өвч байж болно. Гэхдээ л яг энэ тоон дата тооцооллын дагуу та ашигтай гарч ирэхээр рискийн хувь бодох хэрэгтэй гэсэн үг. Магадгүй зарим нь хөдлөх 0.25% байж болно. Сэтгэл зүйн хувьд тэгээ рискийг хүлэмжшүүлж чадахгүй. Тэгээ риск толеранс гэж яддаг. Хараахан та 1% хүрэх болоог байж болно. Зарим нь хувьд 1% хэтэрхий бага байж болно. Тэгээ 2, 3. Гэхдээ энэ тоон дата төртэйг л уйлах хэрэгтэй. Тэгжээж сэтгэл хөдлөлөөр биш та 120, 30 арилжааны үр дүнгээр ашигтай гарч ирнэ гэдгээ сайн ойлгож ирэх хэрэгтэй. Тэгээд бас энэ журнал тэгээ дүрм гэдэг зүйл бол яг таны журналаас хөтөлтөөс гарч ирэх хэрэгтэй. Таны давтагдж байгаа алдаа нуунаас гарч ирэх хэрэгтэй. Яаж алдаагаа багасгаж ашигаа ихсэх вэ гэдэг таны тооцоол дундаас гарч ирэх хэрэгтэй болж байгаа. Тэгээд би өөртөө ингээд эерэг хүлээлтийг үүсгэх процесс based руу илүү орж эхэлж байгаа. Үйл явц төр илүү төлөвлөдөг. Одоо эдрийг дагахтар илүү төлөвлөж эхэлдэг ийм болж өөрчлөж эхэлж байгаа. Тэгэхээр та хэрвээ нэгэнд тоон дата анализ заяа. Тэгээ журнал дундаас ингээд өөр мэдээлэл дундаас аваад гэх юм бол тэрийг хүлээмжшөрч хэрэгтэй. Бүх зүйлтэй эерэг зүрэг бүх зүйлтэй хүлээмжшөрөх хэрэгтэй. За тэгээ одоо юу гэдэг 2.5 гараар юм байна. Миний win rate 50% юм байна. За би the variance буюу энд хэлбэлзэл байж болох юм байна. Тэгээ 5 losing streak 5 дарааж алдаж болох юм байна гэдгийг хүлээмжшөрөх хэрэгтэй. Тэнгүүд та тайвширч. Өөр янз бүрийн ашигтай систем хайж гүөхэ болчихно. За тэгээ мэдээж энэ системийн ажиллахын тулд юу чухал вэ гэхээр тууштай байдал. Эдрийг байн татаж чаддаг байх хэрэгтэй болчихж байна. Бид нар өмнө ярьжсэн ингээд loss гэдэг миний хувьд бол ингээд амар сэтгэлээр унгаадаг байсан. Гэт одоо би loss-ыг юу гэж хардаг болсон бэ? Энэ бол зүгээр л тоон дата мэдээлэл юм байна. Энэ бол 100 арилжааны үднэсэл тийг тоон дата мэдээлэл юм байна. Надад сайжруулах боломжийг олгож байгаа зүйл юм байна гэдгийг төвлөрсөн болцсон гэсэн. Мэдээж өөр бас нэг ярих зүйл байгаа гэхээр тоон датагаа сайжруулж болно. Та магадгүй өөрийнхөө одоо байгаа стратеgiгээ илүү нарийсгаад, оролтоо илүү нарийсгаад энийг 60% хүргэж болно, 70% хүргэж болно. Тэгээ таны R-аар өөрчлөгдөж болно. Тэгээ 4 R-аар маар гэдэг ч юм уу. Мэдээж R-аар ихсэх юм бол яах вэ гэхээр таны win rate дагаад багасна гэдэг ч юм энэ харилцаа урлыг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг таны хувьд яг ямар систем ажиллаж байгаа юм гэдэг ойлголт чухал юм аа. Би энэ өгүүлбэрийг бол байнга өөртөө хэлдэг. Тоол гэж худлаа ярихгүй. Сэтгэл хөдлөл бол худлаа ярьж болно гэдгийг өөртөө байнга хэлдэг.
Тэгээ би өмнө яадаг байсан баг нөө баян сэтгэл хөдлөлтөөрөө сурж арилж байдаг байсан. Тэгээ ингээд нэг жил хагасан гоор 2 жил орчим явж байгаа сүултээ нэг ойлгож байгаа хөхгүй те. За би систем стратеги гэдэг зүйлтэй байхгүй болохгүй байна. Өөрөөр нь яг миний алдаан дээрээс гарч ирсэн дүрмтэй яг зөв рискийн хэмжээтэй одоо нэг арилжаанд эрсдүүлэх эзлэлийн хэмжээтэй тэр эрсдлийн хэмжээ маань ингээд миний системийг ажиллах боломжийг надад олгож явах хэрэгтэй байна. За харсан болгонгоо дайрах биш те. Одоо тэр зөв баталгаагаар хүлээх хэрэгтэй байна гэдэг зүйлсийг ойлгож байгаа. Энэ бол арилжаа гэдэг бол өөрөө магадлалын зах зээл. Тэгэхээр магадлалын зах зээл дээр юу ажилдаг вэ гэхээр үйл явцаар илүү төвлөрөх юм бол тал өөртөө эрг хүлээлтийг ашиг гэдэг зүйлийг урт хугацаанд ч юм уу те богино хугацаанд гаргаж ирэх боломжийг олгодог. Хүний тарих ер нь яадаг вэ? Тийм үр дүн дээр төлөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл бид нар илүү богино хугацаанд төлөж амьддаг тийм амьтад байна. Тэгэхээр альжаа биднээс эсрэг зүйлийг шаардаж байна гэсэн үг. За тэгэхээр миний өнөөдрийн видеоноос та бүхэн өөртөө хэрэгтэй зүйлийг гаргаж авсан бахаа гэж найдаж байна. За тэгэхээр та бүхний арилжаанд амжилт хүсье.